хол энэ зүйлүүд байна. Тэгэхээр энэ чинь бол шинжлэх ухаантай хийхгүй байгаа шүү, хийж чадахгүй байгаа. Тэгсэн энэ хүмүүсд хаант одоо хөлбөмбөг юу гэх одоо тавтуулахгүйгээр үнэхээр ингэж үнэхээр мундаг хийж чадахгүй. Тэгэхээр энэ судалгааг хэнийг Чимбатын яг гүц гурамтайчийн холдон бас ингэж өөрлөв энэ юунд эвгүй хөгжимдөх урдсууд оруулсан хоног бүр ингэ тавтуулж энэ концептыг бас арай өөр маягаар тэгээд түүнээс бол нөгөө түрүүчийн эхэндээ бичвэрийн ажил байсан юм чинь давтагдаад тэгээд нурсан юм гэхээр болохгүй. Энийг бүр тэгтээ цаг болгох юм бол энэ гоё ажил. За. Оршил хэсгээр нэг хоёр төр бүлгээ орчихсон бүлгээ гэсэн байна. Тэгээд хоёрын нэг хоёр миний сонгосон зүйл болохоор муулбалчаа Монжора. Нэгдүгээр бүлгийн сэдв нь орчин цагийн Монголын үндэсний хөгжмийн урлаг ба муулбалчаа урлагтай. Нэгийг нь үндэсний хөгжим зориулсан муулбалчаа урлагтай, нэгийг хоёр нь муулбалчийн үндэсний найрал хөгжим зориулсан бүтээлдэг шудраг хөгжмийг өөрөг очиулдаг. Хоёрдугаар бүлэг нь муулбалчаа Монжора, хоёрын нэг нь унган жороо бүтээл хийсэн задаргаа, хоёрын хоёр нь унган жороо бүтээлийг хөгжимдөг улсын асуудал. Тэгээд өнөр хамтын асуудал. За, сэдвийг сонгох болсон шалтгаан энэхүү одоо үндэсний хөгжмийн одоо голлог хөгжмийн зэвсэг болох шудраг хөгжмийн судлалт нэмэр болох үедээ өөрөө суралцаж буй хөгжмийн зэвсгээ судлах нь хэрэгтэй гэж үзсэн болно. Мөн мөрд оржийн унган жороо бүтээлийг судлах нь нэгдүгээр уйгуул Монгол хөгжмийн ертөнцийн танилцах, хоёрдугаар шудраг хөгжмийн улсын асуудлыг ойлгож мэдрэх дээр шалтгаанаар татсан байна. За, сэдвээр судлагдсан байдал энэхүү зохиол нь Монгол Улсын их сургуулийн ардын урлаг судлалын тэнхимийн Зөнбөн агшны шудраг хөгжмийн зэвсгийг хөгжимдөг арга барилыг харьцуулсан судалгаа
2006 оны магистрийн дипломын ажилд үргэлжлүүлсэн байх бөгөөд өөрөөр судлагдсан судалгааны ажил байхгүй. Тэр туснаа уг хөгжмийн зохиолчийн талаар судлагдсан ном тогтмол ховор байна. Мөрд орчмын намтал түүхийн талаар эдгээр номнуудад дурдсан байна. Судалгааны ажлын зорилго маань одоо миний бие шудраг хөгжмийн мэргэжлэр суралцаад төгсөж байгаа бөгөөд энэхүү зохиолыг хөгжимдөж байсан маань одоо зохиолын хэлбэр бүртгэгдсэн хөгжлийн агуулгатай холбон одоо дэлгэрүүлэн судлахад зөвхөн боломж нэмэгдсэн. Энэхүү бичгийн ажиллагаараа үндэсний найрал хөгжимдөх шудраг хөгжмийн үүрэг ач холбогдлыг олж харах, цаашлбал домог суртахуун унган жороо зохиолоор дамжуулан шудраг хөгжмийн боломж урдын асуудлыг олж харах зорилготой ажилласан. Судалгааны шинжилгээ талтай холбогдол. Мөрд орчмын унган жороо шудраг хөгжмийн томоохон зохиолуудын нэг бөгөөд уг зохиолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ба энэхүү бүтээлийг анх удаа судлан хөгжмийн зохиолчийн шудраг хөгжим зориулсан бүтээлүүдийн ач холбогдлыг тодруулан гаргаж иж байгаараа шинжилгээ талтай. Мөн энэ зохиол дээр ажиллах оюутан сурагчдын онлын мэдлэг болон хөгжимдөх практикт багч гэсэн тус бүхэн болно гэдгээрээ багтаах хэрэгтэй. Судалгааны ажлын арга зүй. Уг судалгааны ажил нь задлан шинжилгээ, нэгтгэн дүгнэх, харьцуултын зэрэг шинжилгээ ухааны судалгааны түгээмэл агуулгыг хийсэн болно. Ажлын бүтцэн. Судалгааны ажил нь оршил, үндсэн 2 бүлэг, 4 зүйл, дүгнэлт, санзуй, хавцралт гэсэн. Нэгдүгээр бүлэг. Хоёрын нэг унган жороо бүтээл хийсэн задраа. Монголын уламжлалт соёлыг одоо бүтээл зохиолуудаа залгамжилж, өвлөж, шудраг хөгжмийн үрийн санг оргилцохт нөргсөн хүн болсон жамын мөрд орчмын юм. Тэрээр уг бүтээлээ 1958 онд анх төрүүлсэн. Түүний одоо бүтээлийг хамгийн анх одоо салхи хагаж хөгж үзэх хүн болоод Цугрын Монгол Улсын гавьяа жүжигчин Цугрын Мэдэг Ангамгай. Тэрээр 1959 оны 1 сард шударгын чуулгатай радиогийн алтан фондод оруулсан байна. Мөн одоо энэхүү бүтээлийг хөгжимдөж улсын томоохон уралдаан хэмжээнд гавьяа шагналд авсан Ахмад хөгжимчдөд цөөн дурдвал Цэд Артулмгай, Оюун багш Цэрэн Дулмгай, Татхан Жавгай, Цэцэгбай, Цэвэр Ганчбай хэмээх Ахмад хөгжимчдэн байна. Уг зохиолыг 3 хэсэгт авч үзсэн байгаа. Унган жороо зохиолын бүтэц хэлбэрийн тухай, дээд нь унган жороо зохиолын аялал ритмийн тухай, унган жороо зохиолын гармон бүрийн тухай. Уг зохиол нь нийлбэл 3 анги бичигдсэн каденц хэсгээс болсон. Энэхүү зохиолын хэлбэрийг зургаар скетчж үзүүлбэл унган жороо зохиол нь А, Б, С, Д гэсэн 4 сэдв аялал холбоотой мөн каденцаас бүрдэж байна. Одоо унган жороо зохиол нь 6 тагтаас эхэлж байгаа. Эхний одоо энэ 4 тагт нь одоо уг зохиолын гол утга санааг нь бол тагтаасаа ингэж холбогдож байгаа. Одоо өгсөх хэлбэрийн гаамчлсан тэр хамгийн эхний тагт нь одоо аялал 2 тоноор уруудан жижигсэн хөдөлгөөнд одоо шилжсэн жороо морийг аажмаар одоо алхаа хурдсаар улам хүмүүст санагдуулна. А хэсэг буюу гол аялал. Мөн адил одоо эхний 16-8 тагтууд нь одоо жороо морь маань улмаар л одоо хурдлуулж тэмүүлэхтийн төрслийг санагдуулна. А1 буюу А хэсгийг хөгжүүлсэн хэсэг байгаа. Энэ хэсэг нь гол аялгыг хөгжүүлсэн хэсэг нь мөн одоо аялгыг уламж дээшилж ритмийн хувьд баяжигдан синкоп шин хэмнэлт шилжих нь одоо жороо морь маань улмаар дурдлан урагш тэмүүлсэн сэтгэлийг тодтгон. Б буюу 2 дахь гол аялал. Энэхүү аялал нь темп, ритм өөрчлөгдөн аялал удаан хугацаанд нэг мотивоо одоо давтан цааш бужигнсан одоо хурдсан хөдөлгөөнөөр фразыг төгсгөн тайвж байгаа нарыг үзүүлэх байгаа. Дунд хэсгийн гол аялал. Энэхүү гол аялал нь болохоор хүсгэл нутгийн ардын дуунаас хэвлэлсэн шарын цагаан хонь хэмээх ардын дуунаас хэвлэлсэн тайван удаан дуу байгаа.